сайн нэг энэ хумсаа ингээ хийчлээ. Тэгээд одоо энэ хумсаа ингээ яаж хийж байгаагаа та нарт өргөжлөлөд харуулъя. Амир хөөрхөн ох ирсэн. Тэгээ ирсэн охиндоо баярлалаа. Тэгээд 11 нэгтэй хийсэн гэдэг чинь 2 өнгөрөө дууссан. Тэгэхээр 3 цаг гарan хийсэн гэсэн үг. Бид хоёр нэг жиргэг хумс нөхөж хийсэн. Тэгээд би нэг давхар Instagram дээр рил хийх гээд нэг юм будаад одоо хэвтэйгээр ингэж биччихээд дахиад нэг будалтаа рил болгож босгож бичээд ингээд бичлэгийн хажуугаар нь хийх гээд амар их тэр ирсэн охиныгоо ядраачлаа. Тэгээд бусдаар бол дайггүй болцсон. Миний энд нөгөө хомхоод таацсан байсан маань ингээд бүр юм болцсон. Энэ л нам готрож байна. Бусдаар бол ажил хэрэг сайхан явж байна. Амьдрал ах гоё юм. За тэгээд бичлэгийг хүлээж авч үзнэ үү? За ингээд цөөр өнгө болсон. Одоо ихтэй цөөр өнгөө би энэ nude beige өнгөөр сонгож байна. Яг тэр дээрс нэвтээр айгуу тийм улаан blush металлик нэмэх учраас цөөр өнгөө зөөр иймэрхүү нийцийн өнгөөр явах гэж байна. За одоо энэ дээр би энэ дизайныг хийх чинь зургийг оруулчихъя. Тэгээд сайн анзааруул наач одоо энэ зурган дээр ингээ 3 давхарлагдсан өөр дизайн аа. Тэгэхээр энэ бол ийм milky хэлбэртэй blooming gel. За одоо milky blooming gel дээр top coat тавиад ийм drop үсгэж өгнө. Энд тийм их байх шаардлагагүй. За болсон гэж үзэж шууд хатаах хэрэгтэй. За ийм байгаа. Одоо энэ дээрээ өнгөгүй blooming gel явна. Энэ одоо ингээ ихний давхаргын дизайн болчихж байгаа. Тэгэхээр одоо өнгөгүй blooming gel яваад бас одоо хар drops хийж өгнө. Хар уусгалт гэсэн цэг. Энэ бол хайр нэргүй зүгээр тавина. За хаталаа. За ийм болсон би урьдчилаад airbrush-та улаан өнгөө микс хийж байгаа. Одоо ингээ матч тавиад ингээ хамгаалсан. Энэ ингээ яасан ч юм болохгүй. Тэгээ энийг металл зурлаг хийхээ өмнө заавал арчих хэрэгтэй. Яг тэгэхээр бид нар дараа нь металлик powder үүх учраас за нарийн боксаар хар гэлээр энийг бас би нөгөө Ocanail-ээс авч ирсэн. За ямар ч хамаагүй дөрс эсвэл бөөрийнхээ ямар нэг юм зурна. Заавал тийм төгсөө халбгүй угаасаа металл үрэл нэг тийм гоё болчихно. Дараа нь ясны тусал буюу нэг юм тавгар жил тавьчихаар наашаа тавгаа бүр гоё харагдана. Одоо энийг ингээ хурдаар нэг хургаар нь дуусгачих. Одоо энийг pigment powder-аар урьж үзье. Хар дээр top mod тавьж ингээ металлаар урьж шаардлага байдаггүй. Зөв бүтээгдэхүүний сонгоод авбал. Би бол энэ хакийг зүгээр юунаас сурсан? Юу лээ? Instagram дээр үзэж явж байгаа л сурсан. За энэ болохоор одоо нэг иймэрхүү ингээ харагдаж байна. Тэгээ энэ дээрээ юу тавина? Усан drop тавина. Нэлийн том тавина. За тэгээ хатгалаа. За ингэ боллоо. Одоо энийг хатаагаад гүйц татаагаад топ тавиад энэ хуруу боллоо. За энийг ингээ болсон гэж үзүүлэхээс топын тавиад явсан дээ. За энэ дээр ямар ч хамаагүй ягаан улаан суурьтай powder явахад болно. Зүгээр өнгийн давхаргын. Тэгээд суурэ хэрж цэвэрхэн тавьсан шалтгаалаа заавал
топ код төрчээд пигмент төрөх шаардлагагүй цэвэрхэн гэж үзчихвэл аван тавартай байх юм бол топ кодоор тэгсэлчээд үрэх хэрэгтэй байх. Дахиад matte top coat явна юм дээр. Яа тэгэхээр энэ дээр одоо дахиад яг улаан blush явна. За энэ дээр энэ Crazy Top-ыг бас Oaken's авчихсан. Crazy Top бол ер нь хийж болно. Нэг авсан байхад удаан хэрэглэнэ зүгээр. Минийх бараг дуусчихин. Гэхдээ надад их экстра байгаа. Одоо Nu det är faktiskt jättemycket. Ja, okej det är så. Men миний энэ дүрс болохоор айгүй хөөрхөн дүрс байсан. Сонгосон зургийн маань тавгар жил ашиглахад яг багсч яг урт биш, богино биш байвал яг гоё болж өгдөг. Богинохон байхаар айгүй болох болно. Хитрхийн урт байвал гүт дааж гарахгүй тавгар жил чинь. За одоо ингээд энийг хатаа. За энийг яг энэ металл шиг юм dark metal харагдуулах учраас одоо яг энэ зурсан зураас дээр баг зэргийн харанг нэмээд яваад өгнө. Тэгээ одоо энийг цэвэрхэн металликаар үрээ. За юм байна. Тэгээ энийг харчаад голын скал ер нь яаж цэвэрхэн хийсэн ийм металл powder-ыг дахин доторхой цэвэрлэхгүй бол топтой холилдоод тийм саа шиг болчихоор тэнэг болчтой. Яа, завсар хэсгээсэн. Энэ хэсэг болохоор зүгээр том drops тавьчих. Энэ өөрөө нөгөө юм пигментийн дээр байгаа блаш болохоор яг тийм улаан гэх тийм тонглог улаан өнгө шиг харагдах хэрэгтэй. За энд болохоор бас нэг юу хийж байгаа. Баг зэргийн флаштай. Тэгтээ нэг юм жижиг персинг одоо энэ зургийг хийн. Тэхийн тул бас matte top ашиглаад ийм жижиг флашыг угсаа airbrush биш тэнээр хийхэд зүгээр идэг. За энэ тэнний улаан өнгө хийчихээ. Då är det där mamman måste ut vara 15. Ja men sådär, kanske 16. Jätteung. Энд ийм үйл ялэг флаш шиг байхад болоо. Би өөрийнхөө зориултын хомсны персингийг олог болохоор ингээ гар аргаар хийсэн байгаа. Нэг юм цагиргааг ингэж тастаад хоёр үзүүрт нь хоёр юм мини металлик шарик тавиад тэгээ ингээд яг жинхэнэ персинг болгож нааж байгаа. Цавууны хувьд бол Oaken's авч исэн. Нэлийн дэжгүй шүү. Тэгээд сарын дараа ирэхэд байж лээдэг. Ер нь унаагүй байж тэг дэжгүй. Цав байсан. Чигчүүн уран дээр зүгээр улаан френч яваа. За ингээ улаан френч дээрээ металл од зурх учраас matte top-а тавиад тэгээд зуран дахиад одоо. За одоо металл powder-аараа үрээд муухай болохоос өмнө gel top-а тавиад хамгаалнаа. За энэ хурууны хувьд болохоор ямар нэг онцгой санаа байхгүй байгаа учраас зөв blooming gel-ээрээ улаан spots уусгаад тэгээд зөв металл лайнер зуръя гэж бодож байна. За металл зурлахын matte top-ыг мартчихлахгүй. Matte болгосон гадаргуу дээрээ ингээд гадаргуугаа эхлээсээ арчин штэ. Дараа нь ингээд лайнераа зурдаг. Тэгээд шууд powder-аараа үрээд гоё металлик лайнер бэлэн болдгоо. Тэр зөв френч хийсэн бол заавал үрэх хэрэгтэй доотлын. Тэгвэл амар муухай болох зүйлдэг. За тэгээ бүгдийн сайхан үрж цэвэрлээд бодолт маань ер нь л ингээд дуусчих гэсэн үг.
Энэ тосны хувьд Эми брэндийнхаагаа тэг Монголд аль биесийн дистрибьютор байдаг шиг Чех улсад бас том дэлгүүр нь байдаг. Тэг тэндээс цагчгаар шивэд рүү нэг цөөхөн хэдэн ажлын өдрийн дотор ирд юм лээ. Үнэр нь дайггүй байсан учраас ойрт хэрэглээд байгаа дахиад авч магадгүй. Тэг миний массаж хийгээд ингээд будалд маань ерөнхийдөө дуслаа. Үзэнд баярлалаа. Дараагийнхаа ийм гоё дизайны будалтаараа уулзъя. Тэгээ дахин үзэнд баярлалаа. Баяртай.